1960-ад оны үеүдд тамхины томоохон компаниуд болох Philip Morris, R.J. Reynolds гэх мэт нөхдүүд өсвөр залуу үеүүдийг тамхинд оруулснаар хэдэн 10 тэрбум долларын ашиг олсон гэдэг. Хамгийн новшийн маркетингийн хэрэгсэл нь юу байсан гэж насанд хүрээгүй хүүхдүүд байсан. Хүүхэд залуучууд бол маркетинг хийж тарих угаахад хамгийн сайн хэрэгсэл болж өгдөг. Хэрв чи 12 настай жаалыг Camel хэмээх тамхинд оруулж чадвал тэр хүүхэд насанд туршдаа тэрхүү тамхиал татдаг гэж байна. Яг л өсвөр үедээ Pepsi-г биш, Cola-г сонгохтой адилхан юм. Хүүхдэд санал болгосноор насанд туршийнхаа үнэнч хэрэглэгчдийг олж байгаа юм. Ганц үүгээрч тогтохгүй. Насанд хүрсэн хүнийг бодвол хүүхдийг уруу татахад маш амархан байдаг. Насанд хүрсэн хүнд өөрийн гэсэн үндэс нь итгэл үнэмшил, улс төрийн байр суурь, шунал хэрэгцээ гэд ярихтай зүйлс зөндөө байдаг. Харин хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэйн кино, анимашн, тамхи татаж байгаа хитэн дог дүрслэл харагдуулахад л тэгээд л болоо гэсэн үг. Тэгээд тамхины утаа үнэрлүүлэхэд тэгээд л болчихж байгаа. Энийг тамхины компаниуд хэдэн 10 жилийн турш хэрэгжүүлж ирсэн. 1960-ад он бол тэдний алтан оргил үеийн байсан. Ингэвч 70-ад онуудад борлуулалт нь эрс муудаж эхэлсэн. Хүмүүс тамхины хор хөнөөлийг биеэр намсан учраас үүний эсрэг арга хэмжээнүүд авч эхэлсэн. Ингээд зурагт сонин сэтгүүлүүд дээр тамхиг сурталчилгаа болж байгаа юм. Сургууль ойр орчимд тамхи татахгүй байх гэсэн дүрм журмууд батлагдаж, өсвөр хүүхэд залуус дахин маркетинг хийх боломжгүй болсон юм. Учир нь энэ бүгд хуулинд харш болсон болохоор тамхинд оруулахын тулд яг л шүдний оо шиг нийтэд хүлээн зөвшөөрүүлж дахиж гаргахааргүйгээр донтуулах хэрэгцээ үүсэж байгаа юм. Ийм бүтээгдэхүүн юу байж болно гэж? Энэ нь сахар юм. Тийм ээ, сахар бол энэ дэлхий дээр хүлээн зөвшөөрөгддөг хамгийн хүчтэй донтуулагч юм. Хар тамхи кокаинаас ч илүү хүчтэй гэж байгаа. Хэрв чи хүүхдүүдийг тамхинд оруулж байсан маркетингийн туршлагатай бол чихэрлэг зүйлс сахарыг хоол хүнсний зах зээлд нэвтрүүлж чадвал үүний магнат боллоо л гэсэн үг. Яг энэхүү систем бизнесийн зарчмаа бариад томоохон тамхины компаниуд хоол үйлдвэрлэлийн зах зээлийг баазаж эхэлсэн. Хамгийн эхний тамхины компаниудын онилсон зах зээл нь хийж үсэн чихэрлэг ундаанууд. Үүнд жимсний ундаа, хийж үсэн ундаа яг үүн шиг юу ч байсан хамаагүй. Бодоод үзээрэй. Чихэр болон шоколад хоёр хоёулаа тэр чигээрээ сахар. 70-ад онд гихтэл чихэр нь тийм ч сайн зүйл байгаагүй. Хүмүүс аль хэдийн таргалалт болон чихрийн шижиг өвчнийг мэддэг байсан. Харин жимсний шүүс нь хүмүүст эрүүл санагдах ёстой. Гадна талаас хүн бүрэл жимсний шүүс гэхээр натурал, эрүүл мэндэд хэрэгтэй амин дэм, витаминаар баялаг тустай гэж боддог. Харин орц найрлагыг нь судлаж үзвэл төслөөснөөс өөр зүйл бидний гайхшруулах болно. Нэг бод 200 г Capri-Sun хэмээх ундаа гихтэл 60 албаг сахар агуулдаг. Та цайндаа хизээч 60 албаг сахар хийж ууж чадах уу? M&M хэмээх чихрийг бодоход яг адилхан сахар агуулдаг. Үүнийг бодож олсон хүмүүс хорлонтой боловч маш овжин зайлтай гэдг нь харагдаж байгааз хүн өдөрт хэдэн пакет энэхүү чихрийг идэж чадах вэ? Бодоод үзээрэй. 4-5-аас илүү хэтрэхгүй л болов гэж бодож байна. Ингэвч хэдэн уут энэхүү ундааг хүн өдөрт ууж чадах вэ? Чихэрнээс илүүгээр халуун зуны өдрүүдэд хэдэн 10-аар нь ууж чадна. Хүүхэд байхдаа 100-гийн ундаанд очирдаг байснаа нэг бодоод үзтээ. Хийж үсэн ундаа болон жимсний шүүс нь яг тохирох бүтээгдэхүүнүүд юм. Энэ бол тоглоомонд гол тоглогч болох зөв стратеги. 1963 онд R.J. Reynolds нь Hawaiian Punch-ыг худалдаж авсан. Харин 1988 онд Philip Morris-ийн толгой компани болох Altria Kraft Foods-ыг худалдаж авсан юм. Энэ нь Capri-Sun болон Tank хоёрыг үйлдвэрлэдэг юм. 13 тэрбум доллараар худалдаж авсан гэж байгаа. Эрчим хүчний салбараас гадна Америкийн түүхэнд хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалт. Чихэрлэг ундаанууд ийм л их чухал үүрэгтэй байх нь. Нэгэнт гард үрсэн энэ салбараа бүхэлд нь базах хэрэгцээ гарч байгаа юм. Тамхины салбарт хийсэн амжилттай маркетингийн туршлага дээр эдгээр чихэрлэг ундаануудыг хэрэгжүүлэх л үлдсэн юм. Тэгээд тэрхүү гол хэрэглэгчд нь мэдээж хүүхдүүд байх нь ойлгомжтой. Томоохон тамхины компаниуд маркетингийн стратеги бараг шинжлэх ухааны төвшөнд хүргэсэн гэхэд хэлцэхгүй. Тэд цагтаа жин хасгаж байгаа хүүхнүүдэд тамхи татахыг санал болгодог байсан. Шүдний эмч нарт өвчтөнгүүдтэй тамхи татахыг санал болгосон гэж байгаа. Тамхи биш, хоолны үлдэгдэл шүдний чулуу тэдний шүдийг өвчлүүлдэг гэж итгүүлж байгаа юм. Олонний танил хүмүүсийг тамхины компани нүүр царай болгосон. Сонин, сэтгүүл, спорт, арга хэмжээ, телевизийн зар сурталчилгаа бүр дээр тамхигүй юм гэж нэгч байгаагүй. Ингээд хүндэрсэн шат болох хүүхдүүдийг тамхинд уруу татаж эхэлсэн. Хүүхэлдэйн кинонууд дээр тамхи татах нь дог гэсэн утга санааг агуулж байлаа. Их сургуулиудад хүртэл тамхины өрөө гаргаж байсан. 1987 онд энэхүү маркетингаа сахарын ундаанд хэрэгжүүлж эхэлсэн. Тэдний хэлж байгаагаар бид маркетингаа түлхүү хүүхдүүдэд хандуулсан учир нь бидний хамгийн сайн хийж чадах зүйл учраас гэж хэлж байгаа юм.
Hawaiian Punch гэхтэл насанд хүрсэн хүмүүс зориулсан коктейл байлаа. Энэ дээр битүү сахарын агуулмжийг нэмснээр хүүхдүүдэд илүү донтуулах хүчтэй ундаа гаргаж авч байгаа юм. Энэхүү ундааны маскт нь яг л Camel хэмээх тамхиныхтай илүү адилхан байсан. Сургууль, цэцэрлэг, өдий хоолны сав гэд хаа сайгүй Punch гэдэг ундаа байсан гэдэг. Hawaiian Punch, Cool-Eye, Capri-Sun хэмээх эдгээр ундаанууд нь тэдний хувьд Marlboro, Virginia Slim, Camel-тэй дүүцхүүц хэмжээний бүтээгдэхүүн болж чадсан. Маш хүчтэй донтуулагч хамгийн шилдэг борлуулалттай ундаанууд болцгоосон. Хүүхэд бүр эдгээр ундаанд дуртай байсан ч энэ нь хангалттай байсангүй. Учир нь тэдэнд насан туршийнх нь хэрэглэгч хэрэгтэй. Энэхүү бүтээгдэхүүнгүүгээр амьдрч чадахгүй болох хэрэгтэй. Ундаа жүүснүүдэд сахарын хэмжээг нь нэмж өгснөөр хүүхдүүдийг насан туршийнхаа хэрэглэгч болгож чадахгүй. Тамхиндаа гихтэл ментал болон гүзээлцгний амт нэмснээр хүнийг донтуулах амт үнэр ямар чухал болохыг харуулж байгаа юм. Тамхины зар сурчлагын оргил үед эрдэмтэд өнгө, үнэр амтан дээр тарих хэрхэн ажилдаг тухай маш олон судалгаануудыг хийчихсэн. Энэхүү мэдлэгээ ашиглаж олон хүмүүсийг тамхинд оруулж болно. Чихэрлэг ундаанууд дээр ч гэсэн энэхүү тактикийг ашигласан. Эрдэмтдийг ашиглаж хүүхдүүд ямар өнгө, үнэр амтанд илүү дуртайг олж мэдээд хэрэгжүүлж байгаа юм. Үүний дараагаар хүнсний нэмэлт орлуулагч нэмээд өөрийн гэсэн өвөрмөц амттай болгож байгаа бөгөөд энэ нь баталгаагүй химийн нэгдлүүд юм. Урт хугацааны донтолт нь алс ирээдүйдээ яг ямар эрүүл мэндийн асуудал үүсгэж байгааг хэн ч мэдэхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага нь аливаа хүнсний нэмэлт болон амт үнэр орлуулагчийг байх ёстой хэмжээнээс хэтрээгүй бол аюулгүй гэж үздэг. Үүнийг нь хэн тодорхойлдог гэж мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргадаг хүнсний инженерүүд. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна вэ гэвэл тамхи, чихэр хоёулаа хор бөгөөд эдгээрийг дэлхийд дахинд нийтлэг компаниудад л үйл ажиллагаа явуулж байдаг. Ингээд 1980-аад оноос ахуулаад хоол гэдэг нэршилтэй хор агуулсан ундаанууд бүхэл бүтэн нэг үеийг тэр чигээр нь сахарын донтолтонд оруулж байгаа юм. Өнөөдөр дэлхийд даяар чихрийн хор хөнөөлийг мэдээд хүүхдүүдтэй зарим эцэг эхчүүд нь чихэрлэг зүйлс өгөх дургүй билээ. Тэгэд эдгээр тамхины компаниуд чихэрлэг ундаанууд дээр ч гэсэн ямар нэгэн өөрсдийн хамгаалах тайлбаруудыг маш амархан олж тавьсан юм. Ингээд чихэрлэг ундаа болон хийж үлдсэн ундаанууд таргалалт сахарын өвчнөд ямар ч холбоогүй зөвхөн хэрэглэгч өөрөө хэрэглээгээ зохицуулах ёстой гэсэн тайлбар тавьдаг. Эргээд эцэг эхчүүдийнх нь хариуцлагагүй байдлыг нөгөө талаас нь шүүмжилж нийгэмд сурталчилдаг. Мэдээж энэ нь тэдний хариуцлагч гэсэн анханасаа донтуулахаар бүтээгдэхүүнүүд зах зээл дээр гарч ирээгүй бол хүүхдүүд хизээч худалдан авалт хийхгүй нь ойлгомжтой. Эцэг эхчүүд тэднийг улам бүр шүүмжлэх тусам тэд яг энэхүү аргаараа тэднийг эргүүлээд шүүмжлээд атсан шалганд оруулдаг. Ингээд 2000 оны үеээр тамхины компаниуд цаашид чихэрлэг ундааны зах зээлээс ашиг олох нь буурсан. Тамхи болон хоол гэдэг хоёр эсрэг тэсрэг зүйл боловч тэдний маркетингийн стратеги нь яг ижилхэн зарчмаар явагддаг. Эдгээр компаниуд тус тусдаа салан тусгаарласан ч гэсэн хүнс болон ундааны компаниуд ижил маркетинг ашигладаг юм. Өнөөдөр хүн бүр л чихэрлэг ундаанууд эрүүл мэндэд муу гэдгийг мэддэг болсон. Тэгээд ч үүнээс татгалздаг болсон. Ингэвч өнөөдөр хүмүүсийг өөр бас юугаар хуурч байгааг мэдгүй. Бэлчээрийн өвсөөр тэжээгдсэн махнууд гин. Бас веган гаралтай махнууд юм. Тэд энэ бүгдийг амьтны яргаллын эсрэг гэдэг ч мөнгө хийж бизнес хийж болох бүх зүйл рүү эдгээр том корпорациуд гараад үрдэг. 100% урамлын гаралтай махнууд нь яг үнэндээ химийн элемент нэгдлүүд бэхжүүлэгчээр хийгдсэн зүйлс байдаг. 3D принтерээр хүртэл махыг хэвлэж гаргаж байгаа шүү дээ. Шар урцгнаас гаргаж авсан мах их хэмжээгээр идэх нь хекsin хэмээх төв мэдрэлийн систем нөлөө үзүүлдэг бодис ялгаруулдаг гэж байгаа. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд агуулгаддаг өнгө орлуулагч гээд эдгээр зүйлсийг урмлын гаралтай веган махнуудад агуулгадж байгаа. Мэдээд авахд илүүдэхгүй. Хэдэн мянган жил бидний хэрэглэж ирсэн үхрийн махнаас хэд дахин хямд учраас тун удахгүй дэлхийн хоол хүнсний зах зээлийг эзэлж магадаггүй. Эцэст нь хэлэхэд арх, тамхи, сахар хэмээх хорыг төвчиж аль болох амьдралаасаа авч хайж байж бидний эрүүл амьдрах үндэс бүрдэх нь тэрэ.